Давтаа морил үзэгчтэй өнөөдөр бид хосын харилцааны эмзэг сэдэв болох араар тавилтын шалтгаанууд гэсэн сэдвээр ярих болно. Араар тавилт гэдэг нь тухайн хүний онцлог уу эсвэл сэтгэл зүйн асуудал уу гэдэг асуултуудын хариултуудыг олохоор гэр бүл судлаач, хуульч, нарантай ягчигаа студидтэй урьсан байгаа. Манай нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Солонгосын сэтгэл зүйн зөвлөгөө өгч номер 1 байгууллага болох Hagman Mongolia болон элит цэцгийн дэлгүүр хамтран ажиллаж байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Hagman Mongolia сэтгэл зүйн төв. За, нарантай ягчтай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдэв маань араар тавилт гэдэг сэдэв байгаа. Тэр дундаа араар тавилтын шалтгаанууд. Манай нэвтрүүлэг дээр оролцогч нар маань ингээд өдөгчд маань захиа явуулдаг. Тэгээд хоёулаа захиаг уншаад энэ захиан дээр хоёулаа тулгуурлаад яривал илүү бас хүмүүс ойлгомжтой байх бах те. За. Энэ захидлыг бичих гэж удаан бодлоо. Хэлэх үг олдохгүй ш дотроо уудалмаар санагдаад би амьдралдаа ийм зүйлтэй тулгарна гэж бодож байсангүй. Би түнд итгэдэг байсан, бүр сохроор итгэдэг байсан. Гэтэл саяхан өөрийн нүдээр харах хүртлээр үүсхийг хүссэн тэр зүйл үнэн байжээ. Тэр өөр хүнтэй байсан. Миний мэдэхгүй намайг байхгүй юм шиг орших өөр нэг ертөнцид тэр амьдарч байжээ. Би түүнийг хичнээн хайрлаж хамаг сэтгэлээ зориулсан билээ дээ. Одоо толгойд минь ганц л зүйл эргэлдээд байна. Яагаад тэр ингэсэн юм бол? Яагаад надтай илэн далангуй ярилцаагүй юм бол? Яагаад хуурахыг биш хаяад явахыг сонгоогүй юм болоо? Хамгийн аимшигтай нь би тэр хүний буруутахын зэрэгцээ өөрийгөө ч буруутгаад байна. Би хаана алдсан юм бол? Би дутуу хайрлсан юм болов? Эсвэл дэндүү хайрлсан юм болов? Уур, гомдол, гуниг бүх зүйл нэг дор давхцаад хаашаа гарах, юу хийхэж мэдхээ байцглаа. Би яах ёстой вэ? Урамсан хүнийг уучлж чадна гэж юу? Эсвэл бүхнийг үүр дардаа орхиод амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй юм болов уу? Энэ бүхнийг яаж даван туулах вэ? Надад хариулт өгөөч. 37 настай эрэгтэй хүн гэсэн. Тэгэхээр араар тавьсан хүн маань одоо эмэгтэй хүн араар тавьсан байна. За тэгэхээр ерөнхийдөө араар тавилт гэдэг үг бас өөрөө тийм таата сайхан үг биш, тийм ээ. Тэгээ нууцаар амарглах, хуурч мэхлэх, тийм ээ, худал ярих гэсэн ийм утгатай үг. Тэгээ энэ ярианы цаана үргэлж шархалсан, зүсэгдсэн, хуваагдсан зүрх сэтгэлийн тухай яригдана. Хүний үүслийн эсрэг тийм асуудлууд яригдана. Хүний үүсэл бол хайр сэтгэлээс нягт шүтэн барилдсан хоёр хайр сэтгэлийн хоёр биенэ гэсэн зүрх сэтгэлээс бид өөрсдөө үүссэн учраас энэ бидний үүслийн эсрэг зүйлийг бид ярих гэж байна гэдгийг телевиз үзэж байгаа хүмүүс эхлээд аягүй сайн бодох хэрэгтэй. Тэгээ энэ гоё зүйлийн тухай ярих гайгүй байна гэж. Тэгээ ялангуяа нэгэн үе бол эмэгтэй хүмүүсийг маш их юм гомдол цөхрөл гонёг тийм ээ маш их зүйлээр зөвлөгөө авдаг байсан бол сүүлийн үед сүүлийн 5-6 жил бол голцоо эрэгтэй хүмүүс хань минь намайг хуурчглаа, хань минь намайг орхичихлаа, хань минь өөр хүнтэй байлаа. Тэгээ хань минь одоо яг бол эрэгтэйчүүд маш их алсарч амьдралаас тийм ээ халуун дулаан элгэмсүү тийм зөөлөн байдаг, байнга хамт байдаг амьдралаас холдож уулуурхаа эсвэл гадаад орон эсвэл одоо томилтоор хоол газар олон хоногоор ажиллах ийм нөхцөл байдал Монголын амьдралд ороод ирлээ. Тэгээ энийг дагаад тэгээ эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэйгээр эмэгтэйчүүд тэсвэр төвчээргүй тийм ээ тэсвэр төвчээргүй сул дорой байдлаасаа болоод хэн нэгэн одоо залжин залтай гэр бүлтэй ямар нэгэн хүний өгөөш олз болж тэгээд халтарч унах тэгээд хуурч мэхлэх ийм асуудал руу орж байгаа. Тэгээ эмэгтэй хүн бол эрэгтэй хүнийг уучлах тал дээр илүү өгөөмөр нэгүүлсэнгүй сэтгэлтэй байглаасаа эрэгтэй хүн бол эмэгтэй хүнийг уучлж өршөх тал дээр маш хэцүү хүнд тусна. Илүү хүнд тусна гэсэн үг. Эрэгтэй хүнд тэгээд бараг сэхэж чадахгүй, зүрх нь өвддөг, хэвтэрт ордог, архинд ордог, ажлаа хайдаг, амьдралаа өөрчилдөг гэдэг юм уу, үр зээл тавьдаг, буруу хүмүүстэй шууд нийлдэг гэдэг юм уу, ийм сэтгэлийн тамир тэнхээгүй байдлаар эрэгтэй хүмүүс ялгарч идэг. Баггүй юу? Хууралд араар давилт, нууц амаргийн асуудал дээр эмэгтэй хүн нөхрөө хуурцсан тохиолдолд бол илүү хүнд ачааг үүрнэ гэсэн үг. Хайр сэтгэлийн хуурч мэхлэх, араар тавих, нууц амаргийн асуудал бол хүн өөрийнхөө зүрх сэтгэлээр, өөрийнхөө үүслээр, өөрийнхөө одоо оршихуугаар, өөрийнхөө амьсгалаар тоглож ийн гэсэн үг. Ер нь энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүс хуурч мэхэлж байгаа, хуурч хэмсэн, тэр залуу гоё харагдаж байгаа, тэр бүсгүй гоё харагдаж байгаа гэж бодож байгаа.
цагтлаар харилцаад эхэлчихсэн, ганц нэг уулзчихсан магадгүй ийм хүмүүс чагнаж байгаа. Боловсралгүй, мэдлэггүй, хүмүүжүүлгүй тийм ээ аав ээж нь гараас нь хөтлөөд ийм асуудлыг ингэдэгий шүү. Энэ асуудлыг ингэж тойрдгий шүү. Энэ асуудал дээр сэтгэлийн гүнд авахгүйгээр шарахыг ингэж идгээдгий шүү. Цаг хугацаа, он цаг одоо өдөр шөнө ээлжилж байгаа. Улирал энэ бүх зүйл байгаль дэлхийн хүнийг эмчилдэг шүү гэдэг юм уу те. Энэ бүх зүйлүүдийг их багаас нь тайлбарлаж өгсөн тохиолдолд нэгдүгээрт хажууд байгаа хүнээ нууцаар амаргалах боломжийг өгөхгүй яг ингээд зүрхээ атгацсан байдаг. Би бол чиний эзэгтэй. Би бол чиний эзэн. Тэ хүн бүр хоорондоо ижилгүй учраас хүлэг болгон ижилхэн жороогүй учраас өөр төрлийн зүйл рүү ингэж шохоорхох, татагдах тийм ээ одоо тийм асуудлууд хүний амьдралд гарч ирнэ. Тэ 18-аас одоо 30-аас ч гэдэг юм уу 50 хүртэлх 55 хүртэлх наснд энэ нууцаар амаргалах юмсан энэ хүн надад саамшраад энэ уулзъягээд энэ хоолнд ураад энэ ингээд энэ тэгээд энэ тэ гэр бүлүүдийг хотхон өмүүлдэг хүмүүс маш их болсон. Атаа арахад тухайн тогтсон цэвэр эрүүл энэ харилцааг яаж эвдэх вэ? Яаж өөртөөгөө ижилхэн алдаатай болгох вэ? Яаж өөртөөгөө ижилхэн бохир болгох вэ? Яаж ижилхэн одоо хуурч мэхэлсэн хүн болгох вэ? Тэг яагаад гэвэл энэ нандин ариун гэрэлтэй дээ. Тод гэрэл асааж явж байна. Энэ үнэн хүүхэн байна. Энэ одоо муу түүх байхгүй. Тэр үнрээр нь мэддэг. Тэр яриагаар нь мэддэг. Тэр хөдөлгөөнөөр нь мэддэг. Нөхөр нь мөнгө авчир тушаахыг хайрлж гин гэж ойлгоод хөөрхөн яваад байсан. Нэг тостоо ажилд ядарсан, цохолдуу, заримдаа магадгүй сараар магадгүй 14 хоногоор дотносохгүй, секс хийхгүй. Тэгээд тэр зүйл дээрээ яаж өөрөөгөө энэ амьдралын ард гарах уу, байрны ард, машины ард, энэ олон төлбөр тооцооны ард гарах уу гэж тэр хүн чинь нэгэн хэсэг одоо 40-45 хүртэл явж байгаа шүү дээ. Тэр ихтэй нөхрийн тэргүүн болцсон учраас тэрхэн үед нь зовсон цагт нөхрийн чанар танигдана гэж. Тэрхэн үед нь тухайн хүүхэн өөрийнх нь төлөө, үрсийнхэн төлөө, орон байрныхын төлөө, голомтынхын төлөө явж байгаа шүү дээ. Тэрийн жаахан л ойлгоод тий ингээд жоохон төвчээртэй байгаад өгсөн бол магадгүй тийм халтарч унах өөр залуугийн өгөөш болох тийм ээ өөр залууд бие сэтгэл эргэтнээ дэлгэж өгөх гэдэг юм уу те сэтгэлээ бүгдийн нөгөө нууц байх хэвээр нандин байх хэвээр зөвхөн хандаа үрдээ удам сударта зориулах хэвээр нөгөө нэг сайхан гой түүх үүсгээд гой ингээд сэтгэл тэнгэр нүүр бардам 80 насны өндөрлөг дээр би яаж л чамд сэтгэл дэвсэж амьдралаа гэдэг ч юм уу чавганц болсон үедээ шүд амгүй болсон үедээ хөл гарантаа хийсэн үедээ үс гэзгэн цагаан болсон үедээ үн цэнэ олж авах гэдэг юм уу маш өндөрлөг хатан хааны суудал дээр суух тэр боломжийг энэ бүсгүй бол алдаж байгаа. Сэв суугаагүй байсан сайхан хайрын харилцаан дээр сэв суулгаад тэгээд эргээд тэр нөхрөөсөө тэр харилцааг өөрөө үзэн гэсэн үг. Тэр хүүхэн уг нь алдаа хийсэн нь эхнэр нь болохоос биш нөхөр нь биш байхгүй юу. Нөхөр чар ингэж тарчлаад ах хэрэггүй. Тэр эрэхтэй ягаачгүй байхгүй юу. Тэр эрэхтэй алдаа хийгээгүй. Хүүхэнтэй хуураагүй. Хамаг мөнгөө айл ихнэрт тушаагаагүй. Ягаачгүй. Тэр орилж хашгирч шаналж нойргүй хонох үг нь хэрэггүй. Гол нь ярилцах ёстой. Тэгээд тэр бүсгүй шаналах ёстой байхгүй юу. Алдаа хийсэн хүн нь. Одоо гэмт итгээд нь өөрөө шаналах ёстой. Би даанч яавда ханаа. Би яага ханаа ийм муха үнэнч байхад нь тий гоё үнэнч байхад нь би яагаад ийм муха үлдэл хийчвдээ. Би ханаасаа яаж уушлгууд юм бэлээ. Ханаа яаж эргэж гоё аз жаргалтай болгох юм бэлээ. Илүү хайрлая дач гэдэг юм уу тий. Тэгэхээр манайхан энэ гэмших, буруу зүйл хийх, түүнийгээ засан залруулах гэдэг үйл ажиллагаан дээр боловсрал мэдлэг байхгүй. Яг бол бурхан хүртэл би алдаатай би заримдаа алдаа гаргадаг гэж хэлсэн. Хүн хүртэл алдаа гаргаж болно. Бидний амьсгал болгон хайрлуулахад, илүүлэхэд, магтуулахад, бэлэг авахад бидний амьсгал болгон зориулагдах ёстой. Тэр зүйлээ авч чадахгүй болоод ирэхлээр эмэгтэй хүн ялангуяа хэсэгхэн хугацааны төрхөн зургийн асуудалд ингэж алдаа гаргах магадлал өндөр. Гэхдээ би хэлсэн шүү дээ хүн болгон алдаа гаргах ёстой гэж би яриаггүй шүү. 50% алдаа хийчдгийн хүмүүжил дутуу эцэг эхийн үлгэрлэл дутуу тэг уншиж судалсан дутуу бүх юм дутуу байгаа байхгүй юу дутуу учраас ийм харилцаа руу орж байгаа үнэхээр шүү төрийн тэргүүнч байж магадгүй тэр орцны жижүүр хидэгч хүн байж магадгүй малчинч байж магадгүй хин ч ганцхан хайрыг үзэх үзэл бодол хайрын боловсрал дутуугаас араар тавих илүү хүн хайрлж магадгүй гэж горьцсноос энэ ханил илүү хайрлах байхгүй юу? Юу нь яаж чадсан? Уг нь бол тийм шүү. Тэгэхээр араар тавилтын тухай би нэг гадны нэг сэтгэл зүйчийн яриар уншиж ирсэн чинь эмэгтэй хүн ингээд араар тавьсныг мэдээд ч юм уу те тэр чинь надаас юугаараа илүү юм
одоо тий урт үстэй юм уу, гоё царайтай юм уу, одоо юу гэдэг бүх юмын детальч асуудаг буюу манай нөхөр одоо намайг араар тавьж гинэ гэдэг бол манай нөхөр тухайн эмэгтэйд хайртай болчихжээ гэдэг юм уу, сэтгэлээ зориулчихжээ гэж боддог юм байна л та. Тэг бүр илүү гүнзгий төвшөнд боддог юм эмэгтэй. Тэгсэн чи эрэгтэй хүн болохоор чи түүнтэй унтснууд гэж асуудаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн болохоор миний өмчөд халдах гэдэг нь маш юм эмзэг байдаг. Тэгэхээр тэр залуугийн өөрөөс нь илүү гоё вэ нү, мөнгөтэй нү, хэн бэ ямар ч хамаагүй. Зүгээр л чи намайг хуурсан уу гэдэг л чухал болохоос ш тэрний хэн байх нь ерөөсөө хамаатай биш. Тэр эрэгтэй хүн өөрийнхөө өмч миний гэж бодсон юмдаа маш эмзэг ханддаг. А эмэгтэй хүн болохоор хууралтыг ерөөсөө л өөр дээрээ тусгаж аваад буюу те би одоо мяав исэн юм байна, би ингэсэн юм байна. Сүүлдээ баг миний буруу юм байна. Би л чадаагүйгээс миний муухай байснаас гэж боддог юм. Хоёр өөр талаар ингээ араар тавилтыг үздэг гэж. Тэгэхээр эмэгтэй эрэгтэй хоёр хүний хоёр ялгаа юу вэ? Эрэгтэй хүн болохоор биеийн жаргалыг авахын тулд биеийн цэнгэл зугааг авахын тулд нууцаар амаргалах шийдвэр гаргадаг бол эмэгтэй хүн сэтгэл санааны хувьд, оюун бодлын хувьд одоо би саяны хэлсэн тийм ээ ахуй хүрээнд доошлоод бидний харилцаа өдөр тутмын хүнд асуудлуудыг байнга яригадаад тахлаар эмэгтэй хүнийг болзоон дөрхөөрхөн гоёороо дуудуулга ингээ жоохоо нэг сэтгэл зүйн хувьд, оюун санааны хувьд гоё харилцаа хүсч нууц амаргийн харилцаа руу ихэвчлэн ордог. Эмэгтэй хүн сэтгэлийн хувьд, эрэгтэй хүн биеийн жаргалын хувьд. Тэгээс эрэгтэй хүн биеийн жаргалыг авахын тулд тэр нууцаар амаргал харилцаа руу орж байгаа. Тэнд ямар ч өчүүгэн сэтгэл оюуны харилцаа байхгүй. Өчүүгэн ч төдий одоо нууцаар амарлсан хүнтэйгээ сэтгэл оюуны түүнийг одоо яах вүлээ, тэ оюун санааны хувьд яаж өргөх вүлээ, яаж үнэнч байх вүлээ, яаж доктортой байх вүлээ гэдэг тийм харилцаа нууцаар амаргалж байгаа харилцаан дотор байхгүй. Яаж хуурах уу, мэдлэх үү, яаж гошгоруулах уу, яаж тэхүү энэ нэг хөрхөн гошгороод ороод ирлээч гэдэг юм уу те. Ийм маягаар л яаж л молигдох уу гэдэг, хуурах уу гэдэг асуудал яригдана. Тэгтээ тэр нууцаар амраг байгаа хүнтэй ярихад эхнэртэй туйлын хайртай. Сэтгэл оюуны бүх харилцаа эхнэр дээр нь байна. Орон гэр дээр нь байна. Уг нь бол сэжигч хүн гэж эрэгтэй хүмүүс сэжигч гэж хаад. Гэсэн хэрнээ тэр хамаа намаагүй хүнтэй, ээжгээ, эмээшгээ хүнтэй секс бэлгийн амьдрал руу одоо сүүлийн орж байгаа. Орж эсвэл бүр охин шигэ хүнтэй хуурч, аяг хоолоор хуулж, аяг кофе ууж хуурч, тэгээд гоё гангу хувц өмсөж байгаа байдлаараа хуурч нууцаар амарлаад байгаа байхгүй. Тэгтээ тэрнтэй суух гээд байгаа мөг л хизээч үгүй. Суух гаагүй. Тэгэхээр эхнэр нь одоо жишээлбэл нөхөр нь нууцаар өөр хүнтэй амаргийн харилцаа хийгээд араар тавиад ингээд одоо явж байна гэвэл эхнэр нь өөртөө маш их анхаарал тавих хэрэгтэй. Үс гизгээ янзлаад, хувцсанраа янзлаад, гоо сайхантаа анхаарал. Би ингээд нэг боддгоо, би ингээд л нэг өсмөсөө застдгоо, би ингээд л байж идэг гэдэг ингээд нэг тэргээр гайхуулдаг хүмүүс байдаг штэ. Би төрцөн байна гэдэг. Тэгэхээр тэр өөрийгөө л хураал өөрийгөө гайхуулаад өөрөө л байгаагаараа л би байх дуртай гэл эрэгтэй хүн тийм биш байхгүй юу. Эрэгтэй хүн үргэлж сайхан зүйлийг харах дуртай. Эрэгтэй хүн гоо үзмжинд татагддаг. Одоо жишээл бид нар яг цэцэг аваад идэгий. Тэгээ гоё зүйлийг харах дуртай. Харах дуртай даваад байгаа байхгүй юу. Тэгэхээр эрэгтэй хүн тийм гоё сайхан зүйлд ингээд татагддаг, хардаг. Тэгээ тэрнтэй суух гад хараад байгаа мөг гэхээр бас үгүй байхгүй юу. Ямар гоё юм бэ? Ямар хөөрх юм бэ? Зүгээр харж байгаа байхгүй юу. Энийг нэг эзэмшээд үзчих юмсан. Төр зурч гэсэн. Тэ? Нэг ийм нэг хүүхдийн нэг тийм зан эрэгтэй хүнд байгаад байдаг. За тэр 60-та, 70-та, 80-та эрэгтэй байна хамаагүй. Хамаагүй. Эрэгтэй хүн бүр хамаагүй. Секс бэлгийн амьдрал байсан ч гэсэн тэр эмэгтэйтэй харилцаанд тогтоохыг хүсэж идэг. Секс ажиллагаа байхгүй болсон хүртэл тэр хүүхэнтэй хажууд нь сууж үнэртэх, ярилцах. Тэр эмэгтэйг харах. Эрэгтэй ч ялгаагүй, эмэгтэй ч ялгаагүй. Тэгэхээр эрэгтэй хүн би нэг ийм л хүн гэл нэг ургахаа маяг ингээл мэмэ гарцсан сунчсан юм өмсчээл өвдөг гарцсан өмд өмсчээл би баг гэрээ эзэн байна. Би ямар ч хувцастай явсан яа. Бас биш байхгүй юу? Эмэгтэй хүн бас л гоё би хаагаа гоё чирэгжүүлсэн гүзээ өнжүүлээгүй айтайхан гоё инээдэг. Хоёр өгүүлбэр айтайхан хэлждэг. Эхнэрлүүл жоохон ширтчдэг. Зүгээр нэг мөнгө орохгүй ажлууд байхгүй. Ер нь нууцаар амараг яагаад үсэд юм бэлээ? Мөнгө орохгүй сэтгэл ордог ажиллагаа хийгдэхгүй байгаа байхгүй. Хийгдэхгүй байгаа. Хайрлна гэж хэлсэн үг нь амандаа хүрэхгүй байгаа. Тэрэндээ хүрэхэд зарим хүнд маш хэцүү байдаг. Ягаад гэвэл тэрийг аав ээжээсээ хараагүй. Хизээч аав ээж нь үнсэж байгааг хараагүй. Хизээч халуун дулаа үг хэлхийг хараагүй. Үргэлж хараал хэлхийг сонсож өссөн. Үргэлж цохиж зодож байгааг нь харсан. Хайрлна гэдэгт нь зодох. Хахир хандах, харамлах, ганцаардуулах.
үл тоох. Энийг ганцхан насанд хүрсэн аав ээж хүн үр хүүхдэд харуулсан учраас хүүхдүүд нь насанд хүрээд яаж хайрлах вэ гэдгийг мэдэхгүй байгаа. Хүмүүс ингэдэг шүү дээ. Ингээл нэг хүн угаасаа хараар тавихгүй байх гэж байхгүй тий. Хүн ингээл чамтай 20 30 жил чамтай л амьдрна гэж юу ийсэн. Гэтэ тэргүй ирчүүд хуурдын ч юм уу тий. Тэрийг зүгээр мэдгүй л баг байж ивэл чи барууч гэдэг юм уу тий. Тийм бүр энийг ярьж байгаа сургаж байгаа хүмүүс араар тавьсан сул дорой өөртөө итгэлгүй, холиндөө итгэлгүй, нүдэндээ итгэлгүй, биендээ итгэлгүй. Тэгээд нэг гайгүй хүн лөө нөгөө авсан хүн нь өөрийн гахаа нохоо сармагч ингээд дуудаад байдаг учраас тэгж хэлэхгүй байх гэж горилго. Тэгээд ганц хоёр харилцаа игээ тэр хүүхэнтэй баатар болчихъя гэж хөөрхөн амтан нөгөө өгөгдөл нуруу туруу нүд ам гар хөл авьяас чадвар оюун ухаан бодол ажил төрөл өөрийн амьдрах хөдөлмөрч зан чанар бүх юмдаа итгэл үнэмшилгүй хүмүүс юм ярьж байгаа. Бүр баталгаатай шүү. Баталгаатай. 100% хүч ирэхэг өөртөө итгэлтэй хүн хизээч ихнэрээ хуурдаггүй. Хизээч нөхрөө хуурдаггүй. Ийм бөөлжсөн юм сонирхох дурггүй. Одоо чи комиссийн хувцас авах гээд гүгээд байна гэсэн. Хүний ихнэрийг, хүний нөхрийг өөрийнх нь биш нэг удаа хүний татчихсан тамхиг нэгэн удаа татаатахыг гэж гуйж байгаа юм шиг. Одоо ухаантай хүн тэгж бодогдно. Сэжиглэх хэрэгтэй байхгүй юу? Хүний эзэмшлийн юм ихтэй мөн байхгүй юу? Тэрийг очиж эргүүлдэж гин гэдэг чинь хамгийн хулгайч зан, хамгийн сул дорой зан, хамгийн өөрийнхөө одоо бие бэлдар эргэтэн системд итгэл үнэмшилгүй хүн. Бүр илүүтэй тийм хийдэг. Сексийн чалахгүй хүмүүс тийм хийж идэг. Ихэвчлэн 190%. Одоо тэгэхээр төлөвшөл гэдэг юм дээр би нэг асуумар санагдаж байна. Би нэг хэд хэдэн хүүхнүүдийн бас тийм яриа бол би мэдэн л дээ. Манай нөхөр би бүх зүйлээ зориулаад 10 20 жил ингээ хичээгээд те 2 3 хүүхдийг гаргаад ингээд хамаг сайхан залуу насаа зориулаад явж хахад энэ хугацаанд намайг тэгж гомдоосон, тэгж зодсон, ингэж зовоосон те. Тийм учраас би өшөөгөө авч байгаа гэдэг байдлаар би хаяадаа нууцаар би хүнтэй уулздаг. Ягаад гэвэл өөрийгөө одоо тэр сэтгэл зүйгээ би хохирогч болсон гэж үзээд тэрнгээрээ сэтгэлээ хангаад штэ. Энийгоо тэр хүн араар тавиулт гэж огт үздэг. Төрөл бүрийн хайрууд байгаа юм байхгүй юу? Одоо биднийг чагнаж байгаа хүмүүс янз огт секс хийхгүй 30 жил амьдэрсэн. Ягаад бол эрүүл мэндийн хувьд асуудалд орсон нөхөр нь. Аваарт орсон. Тэгсээр нэ эхнэр нь тэрэгэн дээр суудаг нөхрөө секс хийхгүй ч гэсэн дотносгүй ч гэсэн амьдраад явж байгаа хүн бидний дунд чагнаа сууж байна. Тэр сексгүй ч бид амьдэрдэг штэ. А зарим нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн хувьд 40 нас хүрээгүй бэлгийн шалахгүй болсон. Өвчний шалтгаанаар сахар янз янзын асуудлаар зарим нэхнэрээ чөлөөтэй өөр хүнтэй бол гэж гуйдаг. Яг би чамайг жаргаж чадахгүй байна. Чи хүнтэй бол. А хүнтэй болсон ч нөхрөө хаяхгүй чирээд асраад явж идэг хүн байна. Бидний амьдрал дотор юу л бол юу байна. Араар тавилтыг одоо өөрийгөө шинээр нээх гэж үзэж байгаа хүмүүс байна. Тэгээ магадгүй бэлгийн таашаалын хувьд тийм үү. Би ингэж таашаал авдаг байсан юм байна. Гэхдээ би нөхөртөөгөө ч юм уу их нартайгаа би ингэ байхдаа ерөөсөө ингэж үзээгүй байжгаад тэр хүнтэй үтсэн чинь би тэгээ үтчихлээ. Өөрийгөө шинээр нээсэн үйл явдал гэж бодоод шүү дээ. Тэгээд нөгөө хүнээ их нэрээ ч юм уу нөхрөө голж эхлээд хайж эхлээд тийм үү. Яг нөгөө сексийн хувьд таарамжгүй ойлгомжгүй дур хануулж чадахгүй дураар тавьж чадахгүй юм байвал өөрөөсөө зүгээр ярил да. Аль байрал нь илүү гоё вэ? Миний хайраа ямар орчинд хийвэл гоё вэ? Үр хүүхдээ яасан дээр үлээ? Хоолундаа яасны дараа хийх үү? Эхлээд хоёлаа болцчоод ресторанд орчоод дараа нь хийвэл гоё вэ? Яах вэ? Хоёлаа кино үзээд хийвэл зүгээр вэ? Яах вэ? Порно кино үзгүй яах вэ миний хайраа? Үгүй. Тэр өөр хүн дээр ярихгүйгээр өөрийнхөө их нэртэй өөрийнхөө нөхөртөө чөлөөтэй нөгөө ярьж болдгоо юм уу? Би тэр гайхаад байгаа байхгүй. Илүү тэр хүмүүжил байхгүй байгаа байхгүй. Тэрнтэйгэл одоо бүр нэгч хувцсгүй байхдаа бүр эд эсээр хүртэл уусаж шингээд нэг хүн болно гэж гэрэлсэн байхгүй юу? Уг нь гэрлэнэ гэдэг чинь тийм юм байхгүй юу? Тэрний хувцасгүй бүр хувцсгүй байхдаа л энтэй гэрлэе гэдэг шийдвэр гаргадаг байх. Хувцсуугаар өмсөд нүрээ бутцсан хүнийг хараад сууя гэж боддгоо байх. Бүр юу ч бодог байхгүй ааштай навиртай одоо харамчтай юу гэдэг чинь хавирдаг шүттэй ч гэдэг юм уу хаврхирдаг хөлнийхэн шивэртэй ч гэдэг юм бүгднтэй ингээл тэр хүнийг л байгаагаар нь би энэ миний эзэмшилт байх хэвээр энэ миний эмэгтэй энэ миний нөхөр гэд ингээд авсан шүү дээ тэр хоёр чинь тэр юмыг хүртэл хүлээн зөвшөөрчөөд яагаад аз жаргалтай болохын тулд хоёлаа яах вэ гэд яагаад ихнэр нөхөр ярихгүй байгааг би гайхаад байна. А зөвлөгөө авах гэж ирэхдээ ярьж сурдаг ярилцаж эхэлдэг чи яасан гинэ. Чи тэгмээр байсан байж тээ. Чи тэг чаддгүй юм уу? Тийм үү? Би хэлэхгүй яасан гэх. Чи тэгээд хилээч наатахаа. Чи яаж унтах гээд байсан? Энэ мөгөд ингээд уйлаад
Хүүе чи ойлгож байна уу? Энэ хүүхэн чи ийм юм хүсэж байсан байна. Аюу жоох юм. Тийм үү, тэг хэлэхгүй байсан миний хайраа. Одоо энэ тэрийг хөтөлж яриулж эхэлж байна. Энийг гэр бүлийн зөвлөгөө гэж нэрлэдэг та. Тийм. Тэгэхээр Монгол нийтлэг заа ингээ араар тавьсан ч юм уу тийм хууралт үтсэн гэр бүлийн дунд яг араар тавилтын дийлэх шалтгаан юу вэ? Цаг хугацааг нь хянаагүй, мөнгө цаасыг хянаагүй гэсэн хоёрхан шалтгаанаас болоод араар тавьж байгаа. Нөхрийнхөө мөнгийг бүгдийг хурааж ав. Эхнэр нь мөнгөө зарцуулах ёстой. Ажил хин хийж гин. Ард сууж байгаа хүндээ мөнгө өгдөг. Жишээлбэл хүүхэн их ажил хийдэг бол нөхөртөө тушаа мөнгөө. Нөхөр ажил их хийвэл эхнэртээ авчирч тушаа. Хэн өрхийн тэргүүн байх нь хамаагүй. Яг тухайн амьдрал дээр хэн завгүй вэ? Завгүй хүнд одоо жишээлбэл ажил хийгээд явж мөнгөний авчихлаар гэрлэг өгөөд тараад. Мөнгөний нөгөөд цаг хугацааг нь хянахгүй болохоор нууцаар хамгаалж болно гэсэн хөрс үүсэж гин гэсэн. Тийм хоёр шалтгаанаар нууц хамгаалгын асуудлыг шийддэг. Нэгдүгээр одоо тайлбар хартаа хүн зүгээр яваагүй гэж харддаг хүн маш их байгаа даа. Тэгээ тэр яах вэ гэдэг асуудал байгаа даа байхгүй. Би яваагүй. Би эхнэрээсээ хүн харч ч үзээгүй. Харахаар уралж байгаа юм чи хашгирж байгаа юм чи яах юм? Тэ? Тийм хүмүүс бас байгаа шүү дээ. Нөхөр нь ч бас хардаад идэг. Зүгээр үйж байгаа хүнийг харцаараагаад явдаг болгочдөг. Зарим бүр үхмээр санагдаж байна. Би яагаач гох намайг хардаад байгаа юм чинь би голын ирэг дээр очиод бүр усруу үсрээд үхмээр санагдаад. Гээ уйлаад нөхөр нь тэрийг анх удаа чагнаад. Хүй тийм үү? Тийштэй. Чи бүр хүн үхмээр санагдтал хардж байна. Энэ хүн амьдрч чадахгүй байна. Чи ямар муу ёрий. Чиний хажууд инээж явах хэвээр. Чиний хажууд жаргаж явах хэвээр. Чиний 3 хүүхдээ гаргасан хүн үхэн юу гэж явж байна. Чи яагаад гэвэл юм л бол энэ тэнд очиод өмдөө гутлаа тайлал зөв газ унтаад байгаа хүн шиг л юм яриад байна. Чи өвчтөө юу? Тэр хүн цочтол нь хөндлөнгийн хүнтэй өөрийнх нь тэр их нэртэй хийж байгаа буруу одоо зүү бас авилгагүй гэдэг юм уу тийм ямар ч тийм муухай зүйлийг нээж ярьж хэлж хүн хэлхээс нааш цаас чичгээс нааш соорохгүй гэдэг. Хүнд заавал тэр дутагдлыг хүн хэлж өгөх ёстой. Тэр нь ухаантай хүн хэлж өгөх ёстой. Энэ чиглэлээр мэрэгчсэн хүн өөрийнх нь алдаа хаана гарч ирээд. Одоо тэгэхээр яг ингээд хосоод мэрэгжлийн хүн дээр очие, сэтгэл зүйч дээр очие, гэр бүлийн зөвлөгөө өгдөг хүн дээр очие гэхлээр нөгөөх нь хүлээж авдаг. Алдаагаа засмааргүй. Алдаагаа засмааргүй байгаа хүн хизээч сэтгэл зүйч дээр ирэхгүй. Ягаад гэвэл өөрийнх нь алдааг ярианаас нь мэдэнгүүтээ алдааг нь 1 2 3 4 гэж бичиж хагаад бүх хийдэг сурсан дадлыг өөрчлөхийг хүснэ. Өөрчлөхгүй бол тэр алдаа, тэр айлд, тэр хэрүүл дуусахгүй байхгүй. Тэр ягуун хэрүүл дуусахгүй. Яавал дуусах вэ гэхээр тэр залуу тэр 3 зүйлийг л өөрчлөх ёстой. Тэр хүүхэн хариуд нь бас 3 зүйлийг өөрчилдөг. Эрэгтэй хүн чинь айгүй барьцамтгай байхгүй юу? За тэр энэ хүүхнээс 3 зүйлийг хүс. Тэгээ заавал хэлнэ, тэрийг бичнэ. За энэ 3 зүйл боломжийн байна уу? Нөхрөө засах гэж штэ хоёлаа. Ойлгож байна уу? За буцаагаад нөхрийнхээ одоо тэгээд тэгдэг ингэдэг зайгүй хараадаг, янхан банзал гэж дууддаг, тэгэл цохиж авдаг юм бол шүдээ зууж байгаа л өшгөлдөг, нүддэг. Одоо яадаг шин яриан тэр хүний одоо эхнэрээ хариуцж байгаа байдал тэр байхгүй. Ухаанаар биш. Уур мухгаар, зодуураар, нүдүүрээр, хүчирхийллээр арайч юу гэж тэр хүүхнийг барьж гин. Тэгээд дараа нь юу болох вэ? Чалахгүй болоод ирэхээр нөгөө хүүхэн аз жаргал хайх нь тодорхой. Яг үл зодуулаад хайрлуулахгүй, илүүлэхгүй, таалуулахгүй, үргэлж хараалгаад тэнийг мангар эргүүгээр дуудуулаад байгаа хүн хүнээс чи эргүү биш, чи үнэхэр ухаантай, чи үнэхэр хөөрхөн, чи бол супер эмэгтэй, чи бол мөрөөдлийн эмэгтэй хэлүүлэхийг хүснэ. Хүн бүр хүснэ. Тийм учраас нэгэн ширхэг сайхан зүйлийг өнөөдөр хараад тэрийг үргэлж хилжээ. Ятгахтаа гой хөлтэй байж болно. Миний хайр шиг хорвоо ертөнцид ийм сайхан хөлтэй хүн байхгүй гэж ятгахтаа хилжээ. Араар тавилтын дараа уучлсан гэж бодъё. Эрэгтэй эмэгтэй хоёр аль нэг нь тийм үү. Гэтэл ингэ тийм хэрвээ чи уучлсан бол уучлаа л март. Тэгэхгүй уучлцсан гэж нийлжээл жоох юм болонгол тэр чи тэгсэн мэт. Чи намайг дээр ялаа гэл ингээд байн ингээд нөгөөтг нь ингээд иддэг. Тэгэхээр нөгөө хүнийхээ бүр галзууруулах гэж байгаа юм шиг болоод байдаг. Уучлалаа гэдгийг манайхан яг ийм байдлыг ингээд уучлалаа гэчээ салахгүй сууж байгаа бүртлөө яад бол нэгэнд нь байшин байна, нэгэнд нь цалин байна, нэгэнд нь хөөрхөн царай байна. Энийг эзэмшмээр байна. Тэгээд уучлалсан. Тэгээ эргээс ууцсан салмааргүй байна. Хоёулаа адилхан заяа, хоёулаа адилхан, хоёуланд нь хэрэгцээ байгаад ашигтай байгаа учраас цуг амьдарч байгаа. Ер нь хүмүүс бол ямар нэгэн буруу зүйл хийгээд хайр сэтгэл нэсвэ суучаад яагаад амьдраад байныг бол бие биендээ бие биенгүүгээр байж болохгүй тийм ашиг байгаа аахгүй юу? Бартер ярилцаа гэдэг байна шүү дээ. Ашиг байгаа. Тэгэхдээ уучлалаа гэдэг үгийг болоогүй гэдэгт тооцдог.
өөчлөлөө гэж та хэлж чадчихвэл тийм харилцаа болоогүй. Ярихаар нь нөгөөх нь өөдөөс нь чи юу яриад байгаа юм? Ямар ч тийм асуудал болоогүй. Чи галзуурцсан уу? Яа болоогүй юм яриад байгаа. Тийм ерөөс болоогүй шүү дээ. Болсон штэ гэдэг юм. Хүү чи өөчлөөгүй юм биш шүү дээ. Өөчлөлөө гэдэг нь би мартна гэсэн үг байхгүй юу? Би өөчлөж ийн гэдээ авчдаг байхгүй тэр хүүхөө. Тэгээ хорон санаа гаргаад юм л болгон дээр нь мэрсээр хагаад тэрийг хинч болгодог. Эр зориг нь сүрүүлдэг. Бүр ерөөс хөдөлгөөнгүй болгодог. Яг хоолон дээр нь багалзуур дээр нь ингээд дүүжлүүр тавьдаг. Үргэлжил атгаал зүрхийг бацаад өхүүлэхэд бэлэн байдалтай байлгадаг. Алдаа хийцэн дээр нь дөрөөлж ийн. Тэр олигтой хүний зам биш. Тэр асар сул дараа за энүүгээр барьцаалаад одоо жишээлбэл шантаач чин гэдэг кинонууд байдаг шүү дээ. Энүүгээр шантаачлаад энийг өхөн хөлтөл мөнгөний авна. Энүүгээр шантаачлаад өхөн хөлтөл хаашаа шаруулахгүй муухай хувцастаа явуулна. Гоё хувцас авдгийг болиулна. За энүүгээр нь шантаачлаад би ингэн гэсэн тооцоо байгаа. Нөгөө талаас нь араар тавилтыг уучлаад байхад нөгөө хүн уучлах тусам давраад идэх хүмүүс идэх те. Энэ уучлалт. Нэг уучлаад хоёр уучлаад гурав дахь дээр зүгээр яга салахгүй байгааг би байхад байгаа байхгүй. Нөгөө салахгүй нөгөө байрны амьдрах мөнгөний авах сонирхол тэр хүүхэнд байгаа учраас төвчээд би ингээд 20 жил төвцсөн би 50 жил төвцсөн гэ яриад идэг байхгүй юу. Үгүй eerийн битэл эрүү талаас алдаг салахын юм бай гэсэн. Үгүй. Салахын юм бай гэсэн. Тэгэхээр бас уучлаад байгаа хүнд өөрт нь сонирхол байна. Сонирхол байна. Эхнэр нөхөрд хоёр зөвшөлцөөд өөр хүмүүстэй явах ингээд зөвшөөрсөн. За яг хөө үнэхээр ингээд эрүүл мэндийн асуудалтай биш тийм үү? Өөртөө тэрийг сонирхоод байна штэ. Салчиг гэхэлэр гэр бүл салах гад түрүүний таны хэлдгээр хөрөнгө хуваагдах гэж юм уу? Хүүхдүүд өнжих гээд байгаа учраас салахгүйг сонгосон гэхдээ хин хиндэ ингээд зөвшөөрсөн гэж байгаа байхгүй. Битээр ингээд зөвшөөрцөө одоо ингээд яах вэ? Үнэхээр таалагдах юм бол тэгээ бэж игдээ. Яг битээр тэгтээ салахгүй гэд ингээд бэж игдэг. Тэгээ энийг одоо тэр тийм бүр нөгөө цайрцсан гэдэг ичгнүүрээ илгэндээ аваачаад наачсан гэдэг хүмүүс байхгүй юу? Нөгөө нэг бүр улаан цагаандаа гарчихсан хүмүүс гэж байдаг штэ. Бүр гэр бүл гэхэд ариун нандин зүйл юу ч байхгүй, үүх түүх юу ч байхгүй, бүр ерөөсөө ингэ бүр ухаа түнхээд үзье гэхнээ олигтой нэг ширхэгч цагаан түүх байхгүй. Тэгж хуурч мэхэлж тийм арга саам хэрэглэхээс ондоо зүйл хийж үзээгүй эмхтэй, хийж үзээгүй эрэгтэй хоёр таарч чадахгүй тэнд. Нэг гэрэл гэгээтэй оюунлаг бурханлаг зүйл байх юм бол тэр бохир заваан бааз шээсээс нь татаж гаргаад хоёлаа одоо үнэнч бай хоёлаа ингийн минги гэсэн яриа ярихад хоёулаа заваан бааз шээсэнтэй гутгалдаад хоёлаа ингээд намгийн дотор хамгийн бохир завааныг хийгээд ингээд амьдрсан болоо дуусъя дараа төрөлдөө одоо юу нөгөө юу гэдэг вүлээ шарилж болоод өглөө ургаад орой өгдөг тэгээд ямар ч нас байхгүй тийм болъё. Эсвэл нистэг ялаа болъё. Нэг хүн барьж аваад өглөө төрж итэл өдөр цохоод алчдаг. Ингээл болоо. Ингээл болоо. Ингэж богинохон сэтгэж байгаа байхгүй юу? Нөө үүний жайрун чиний миний хоёлаа нийл нэг хүн шүү. Миний дутууг чиний дутууг би хоёлаа аврын шүү. Хоёлаа жаргадаг шүү. Дур хандаг шүү. Зөвхөн чамаагаа үнэрлээд аз жаргалд хүрдэг шүү. Харангуутал дур тавьдаг шүү. Унтахгүй байсан ч болно шүү. 60 70 насны сексгүй орчинд цайгаа хавааж уусан ч хоёлаа дур ханаад гоё байна шүү. Юу ч байхгүй. Бүр юу ч байхгүй. Тэнд бол хүний оюун санааны ямар ч асуудал байхгүй. Тэнд бол адгуус байна. Тэнд зүгээр амьтад байна. Амьтны ертөнц яригдлаа сая. Мэдээж та бол өөрийн мэддэг кейсэн дээр тулгуурлаж, туршлаган дээр тулгуурлаж ирж байгаа. Тэгэхээр тань дээр өөрчлөлтсөн гэр бүл дотор араар тавилтгийн дараа уучлаад илүү аз жаргалтай болсон, илүү гоё болсон гэр бүлүүдийн тоо хэр их байгаа вэ? Хүмүүс энийг боломжгүй шүү дээ. Наа чинь үнэхээр боломжгүй. Ерөөсө зөвлөгөө авсан одоо нийт 10,000 хүн байлаа гэхэд 10,000-уулаа зөвлөгөө авсны дараа үр хүүхдэд төрүүлдэг. Хүүхдийн тоо үргэлж нэмэгдсэн байдаг, аз жаргалтай байх, зөөлөн дуугаар ярих, бие биенээ гэсэн зүрх сэтгэлээ дэвсэх асуудал дээр илүү 5 цагийн боловсрол, илүү 7 цуврал, гарын авлага ном, байнга унших, үзмэрчдээр очихгүй, бөөдөр очихгүй, өөрийнхөө хувь заяаны өөрөө боловсрож бүх асуудлаа шийддэг өндөр чадамжуудыг авсан. Яагаад гэвэл Монгол 60 жил амьдарсан гэр бүлүүдийг бүтэн 15 жилийн туршид 2500 гэр бүл сонсоод тэднээс улбаалсан анхны харцаар дурлаад хайрлаад 60 жил амьдраад өхөн хүүхдтэй хамт байгаад байгаа хосуудын амьдралаар гарын авлага 7 ном гаргасан. Тэгэд энийг авч уншаад өөрийн бие чингээгээд тэр хүмүүсийн амьдрсан амьдралыг даган дуурайна уу? Үгүй тарих жижигэнтэйгээр салт сарнаад үр хүүхдээ өнчрүүлээд илүү салсны дараа нууцаар амраг хийгээд салсны дараа зовлон эхэлдэг. Амьдарч байхдаа бие бинийгээ ингэж төвчж байгаадаа хүн зовж ийн гэж ярьдаг. Үгүй.
салсны дараа одоо зовлон эхэлнэ. Одоо дийлсүүл эмэгтэй болно. Одоо дурын эрэгтэйчүүд гэр бүлтэй гэр бүлгүй архичин сохтуу одоо хэн байдгийг. Бүх хүмүүс тэр хүүхнийг барьж авч итгэхэд нэг дарж авах юмсан, нэг өвөрт оруулах юмсан гэдэг дайнд өөрийгөө сул тавьж өгч байна. Дийлсүүл эмэгтэй болж байна. Муу бүх нэрийг сонсно. Хүн нэрээ тогсоодөө гэдэг. Бүх муу нэрийг сонсно. Бүх муухай үүх түүхийн эзэн болно. Эзэгтэй болно. Салсан эрэгтэй, салсан эмэгтэй. Тийм учраас ер нь сонголт хийхдээ мэдрэлтэй бай. Сонгохдоо л мэдрэлтэй бай. Мэдрэлтэй байхын тулд мэдлэгтэй бай. За тэгэхээр үнэтэй цаг хугацааг бидэнд гаргаж маань нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч маш гоё дэлгэр өнгөө нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. Тэгээд гэр бүлийг тойрсон маш олон сэдвүүд байгаа. Тэгэхээр тантай бас дараа дараагийн сэдвүүдээр бас ярилцах байхаа гэж найдаж байна. Баярлалаа. За тэгээд Монгол хосуудаа зориулаад нэг ерөөл хэлье. Тэгээ нэг хурмын ёслол хөтэлдэг байсан учраас хосуудыг ерөөх дуртай бүх Монголынхаа хосуудад бурхнаас заяагдсан учирлын бэлэгдэл, буян заяаны ундрагын манла, хорол тоонтын амьд багнууд хосолж амьдрахын арга бэлгүүд та бүхний амьдрал талшгэ тансаг хангаашгэ баян байтугай сэтгэлийн чагтга нэгтгэж уяараа итгэлийн дууга нийлж аялаараа сүлдэн дээрх наршгэ бадарч соёмбон доторх загасшгэ жаргалта үүд тайван амьдраараа гэж өрөөё. Вау, ямар гоё юм бэ те. Би бас их гоё өрөөл авчлаа. Манай нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч манай эдит цэцгийн дэлгүүр гэж байгаа. Тэндээс маш гоё. Тийм баг. За баярлалаа дүүдээ. Олон эмэгтэйчүүд, ирчүүдийн асуудлыг те гоё гэгээлгээр шийдэж яваа танд бас ингээд ирээдүйн ажилттай өндрөөс өндөр амжилт хүсье. За хөөрхөн дүүдээч бас хүслэнт эмэгтэй байж, хүслэнт эхнэр байж, хүслэнт гэр бүлийн эзэгтэй байж, хүслэнт ээж болоод алдартай ээж болоорой гэж өрөөё. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Хагман Монголиа сэтгэл зүйн төв. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг Элит цэцгийн дэлгүүрээс. Харилцаагаа хамгаалж эрүүл нээлттэй болгохын тулд та бүхэн хоорондоо маш сайн ярилцаж мөн мэрэгжлийн үнээс зөвлөгөө аваарай. За ингээд манай энэ удаагийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Солонгосын сэтгэл зүйн номер 1 зөвлөгөө өгч байгууллага Hagmom Mongolia болон Элит цэцгийн дэлгүүр хамтран ажиллаа. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.